одоо машинаа орж үзнэ. Яа. Сэтгэл бүр догтлоод их юм. Анхны машин авах гэж байна. Юу? Би яг анх машин барьж байхад да ингээл миний гар мар салганаал бүр ингээл баг бүхс чичрээд идэг гэсэн. Ямар сонир тэгтээ яг үнэхээр чичрээд идэг гэсэн юм аа. За, hi guys. За, энэ удаагийн бичлэгээр би car tower буюу машин танилцуулах болно. Тэгээд иймэрхүү бичлэгээд гадаадд амар хийд юм лээ. Тэгээд яг хүмүүс бүр ингээл амар мэддэг төрлийн машин бол биш болохоор яг энэ бичлэг та нарт амар сонирхолтой байж магадгүй гэж бодоод тэгээд энэ хөө бичлэгийг хийж байна. Тэгээд өнөөдөр амар сэрүүхэн бороотой өдөр таарчлаа. Яг танилцуулах өдөр нь амар мангар. Ер нь бол одоо машин аваад бараг нэг сар гаруй хугацаа болж байна. Сар болох чинь ер нь бол. Тэгээ яг анх авчаа шууд машина танилцуулчих гэж бүгд ботсон бохгүй юмсан гайхуулж байгаа юм шиг нэг сони юм болчих юм болов уу гэж бодоод тэгээ би Instagram дээрээ асуусан бохгүй юу. Ингээд асуусан. Тэгсэн чинь ерөнхийдөө бол хэдэн юм нэлээ. Тэгээ ямар ч айгүй олон хувь нь старцсан байсан болохоор тэгээд энэ хөвчлэг та нарт хүрж байна. За тэгээд миний Instagram-ыг дагдаггүй бол миний Instagram хуудсыг ороод дагаарай. За нэг тиймэрхүү байна. Миний машин Монголд орж ирээд нэг 14 он жохот нь авч ирсэн. Тэгээд 0 км-ээр нь авч ирсэн болохоор сэтгэлд амар гоё идэг. За тэгээд ягаад Suzuki Jimny авсан бэ гэхээр яг өөр юм том машинууд байдаг шүү дээ. Нэг ингээл эмхтэн хүмүүс ингээл унаад явхад амар гоё харагддаг гэлээдэг. Би өөр амар сонир багасаа амар дөрвөлжин машин амар сонирхолтой байсан. За тэгэл та нар дөрвөлжин машинуудыг мэдэн шүү дээ. Тэгээ дөрвөлжин машинууд угаасаа бүр амар гоё харагддаг. Би багадаа нэг тийм бичлэг үзчихсэн байхгүй юу? Яг ингээл нэг юм амар эмхтэн ингээл дөрвөлжин хавар машинаас бууж ирээл. Тэгэл ер нь тэрийг үзэл тэгэл амар дуртай болцсон гэх юм уу. Надад бол миний машины бүх юм ер нь айгүй их таалагддаг байхгүй юу? Яг тэгээд нэг жоохон онцгүй юм гэвэл артлал судлахгүй. Яг ингээд суудлууд бол байгаа. Гэхдээ артлалт хаалга байхгүй ерөөсөө. Тэгээд заавал ингээд уртлынхаа хүний сандлыг урагшлуулж ингээд агшаа ордог. Яг миний машины яг нэг тийм сул талтай. Тэгээд тэр нь дээр л нэг юм жоох юм хэцүү санагддаг. Түүнээс биш миний машины одоо л надад бүх юм амар таалагдчихж байгаа. Чихэн болохоор амар тийм тухтай. Тэгээд яг ингээд бариад явж байгаа хүндээ ч ихсэн бүр ингээд нэг юм гоё тав тухтай. За тэгээд бичлэгтэйгээ хамт байгаарай. Одоо та нарт амар гоё салоноо танилцуулъя. За ингээд миний машин асгаараа нэг иймэрхүү. За тэгээ өрүүлэн дээрээ болохоор ингээд энэ дуу байна. Тэгээд энэ би яг одондоо энийг яг юу болохыг одоохондоо ойлгоогүй л байгаа. Тэгээ ямар ч юм яванд ойлгох хаа. За тэгээд энэ болохоор Samsung-ийн дэлгэц юм шиг бэлээ. Мэдгүй би энийг за ямар ч юм энийг бол заавал ингээд цаанаас нь суудсан ирдгүү. Заавал ирээд суулгад юм бэлээ. Тэгээ би бас энийг яагаад гэдгийг нь ойлгоогүй. За тэгээд энэ дэлгэц надад үнэхээр их таалагддаг. Яагаад гэвэл интернет орж болдог. Оо сая гадаа мөндөр орсон. Бараг цас юм шиг ч яадаг зүг. За тэгээд интернет ордог. Бүр ингээд хүссэн юм татаж болдог. Одоогоор бол YouTube тэгээд TikTok хоёр татцсан байгаа даа. Тэгээд ингээд телевиз үзэж болдог. Дээрээс нь эндээс шууд ингээд интернет орчдог. Wi-Fi-аа холбож байгаа. Тэгээд ингээд шууд Google гараад ирж байгаа. Тэгээд яг энэ зүйл надад бүр амар таалагдсан. Тэгээд доошлох юм бол за мэдээж энэ кондишн ээ. Тэгээд миний машин болохоор яг нэг аялалд зориулагдсан. Тэгээд нэрээ нэг сонин юм хэлэхэд болохоор эндээ ингээд нөгөө хаалган дээр ингээд машинууд чинь цонхоо доошлуулдаг юмтэй байдаг шүү дээ. Миний машины болохоор эндээ байдаг амар сонин. Тэгээд
би гэхдээ анх бүр гайхчихсан. Яагаад эндээ байд юм бол тэгээ яхаа тэгээ сүултээ бол тэгэл тасчдаг юм байлээ. За энд бас нэг юм хөөрхөс салаан байдаг. Тэгээ эндээ болохоор уцаа цэнэглээд уцаа ингээ ийшээ хийчдэг. За мэдээж тэгээд тэгээд бас энтэй гэдэг араагааж шиг юу ч. Тэгээд миний машин бол картанд татдаг. Тэгээд суудал нь хаалдаг. Дахиад нэг юм хөөрхөс салаад эндээ уг нь уцаа хийждэгээс нэг цэнгэлдэг болсноос хойш тэндээ тавьдаг болсон. Ингээд хоёр уух юм хийдэг салон. За ингээ ер нь бол нэг ингээ салон нэг бол иймэрхүү. Миний хамгийн гоё юмны нараа энэ нөгөө нэг дугаар байдаг шүү дээ. Дугаар гэдэг юм нь тэгээд ингээд алга болгочихсон цэцэг нь гараад ирдэг. Тэгээд ингээд харгаад ирэнгүүт наашаа цэцэг нь гараад ирэхэд. Энэ надад бас амар таалагдсан. Тэгээд миний хамгийн зүү худалдаа авалт болсон байх гэж бодож байна. Тэгээд энд болохоор за энэ миний төрөвч байна. Энийг өнөөдөр хийсэн ч гэсэн. Мэдээж бичиг баримтууд байгаа. Тэгээд энд нэг өдөр идэх снэкүүдээ хийцдэг. Тэгээд бэжэвэл дээр идэм өсөд идэж цаа дээ. Тэгэхээр идэв. Энд болохоор мэдээж of course mask тэгээд би ер нь юмд амар бэлэн байх дуртай юм шиг байлаа. Тэгээд ингээд хоёр салбитэг байна. Тэгээд энд санитол байна. Тэгээд ишэлвэл энд бас нүүрний будаг арилгадаг салбитэг байгаа. Тэгээд мэдээж бох. За би бол бохны бүр гулаан донтой гэх юм аа хийсэн. Ялтчгүй бүр байнга байдаг зүйлүүд бол эднэр байна. Тэгээ хөвчлэн нэг тийм амар замбрааг үл явж байгаа. Гэтэ яг бас тэгж болохгүй бах таа гэж бодлоо. За тэгээ нэг доторх нэг юм ирэх үү. За артлын судал нь жаахан замбрааг байгаа. За артлын судал нь болохоор яг ингээ босчдөг. Тэгээд энэ хоёроо бас ингээ наашаа буулгачих болоод ингээ ачаагаа хийж болдог. Тэгээ бороо орж исэн болохоор зоонтог авцсан ба нэг саяхан салхинд гарсан. Тэгээд тэрний үлдэгдэл юмнууд нь байгаа. За тэгээд нэг иймэрхүү гадна талаасаа бол ингэж харагдана. Надад бүр энэ урдаасаа харахаар амар царил харагдаад идэх байхгүй юу. Тэгээд айгүй үзэмжлэг санагдаад идэг. Дээр ачаа тавих боломжтой. Нэг иймэрхүү л юм да. Мотор нь болохоор 1400. Тэгээд илүү дотоо өөр нэмж амар сүртэй эрэгтэй хүмүүсийг ярьдаг болохоор ингээд тусгая. Амар хүүтрээд байгаа юм билээ. Тэгээд ингээд цагаагаараа сайраа дулаан хувцлаарай. Яа тийм байна. Нэрээ сарнасаа намайг одоохондоо машин зогсоогоогүй байгаа. Цагдаа зогсоогоогүй байгаа. Тэгтээ одоо камера авахгүй л жижиг цагдаа зогсож байгаа. Бас жижиг гिचчээ. Машин барих нь яг нэг талаараа хэцүү зүйлүүд нь болохоор нэгдүгээр амар төвжрээтэй, игнээ байраа солиход амар хэцүү байдаг. Амар золооч гэрч. За тэгээд энэ уртл бичлэгтэй маань хамт байсан бол бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээ хэрвээ та нарт энэ бичлэг таалагдсан бол лайк дараарай. Тэгээд мэдээж subscribe хийгээд хажууд хонхын дараагийн бичлэгүүдийг үзэх хүсэж байвал тэгээд энэ удаагийн бичлэгтэй хамт байсан бүгдэнд маш их баярлалаа. Баяртай.